Өглөөний мэндийг өргөө үзэгчтэй Тэнгэрлэгзээ ажлын хөтөлбөрийн баасан гарагийн дугаар эхэлж байна. Бид хөрөнгөний зах зээл болон инновацтай холбоотой хэд хэдэн ярилцах чухал сэдвүүд байна. Тэгэхээр хамгийн эхний сэдвээ эхлэе. Тэгэхээр өглөөний мэндийг өргөе мэж гисрэ. Өглөөний мэнд хүргэе. Тэгэхээр энэ 7 хоногийн хамгийн чухал сэдв яхаа аргагүй Швейцарын Давос хотноо болж байгаа Дэлхийн эдийн засгийн форум байгаа. Тэгэхээр Дэлхийн эдийн засгийн форумд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Улаанбаатарын цагаар өчигдөр нэгдсэн байгаа. За тэрээр өөрийнхөө илтгэлийг тавьж илтгэлдээ Гренланд болон цаашлаад Арктикийн бүс нутгийг бүхэлд нь хамарсан суур тохиролцоонд хүрсэн гэдгийг аль биесээр зарласан байгаа. За энэхүү тохиролцоог НАТОгийн гишүүн орнуудтай болон НАТОтой байгуулна гэдгийг бол ерөнхийдөө зарласан. За ингэснээр НАТОгийн 8 орны эсрэг хэрэгжүүлэхээр яригдж байсан гайлын татврын асуудал нэгдэл рүүгээ шийдэгдэж байна гэж хэлэхэд олон. За Давос дахь энэхүү мэдээллийн дараачаар сүүлийн өдрүүдэд бас нэлээдгүй томоохон уналтыг үзүүлээд байсан голлох индексүүдээс өсөлт ажиглаглаа. Тэгэхээр энэ талаар илүү дэлгэрэнгүй ярилцахаар Амстердамаас өнөөдөр бидэртэй Номи Эрдэнэ холбогдоод байна. Өглөөний мэндийг хүргэнэ. За өглөөний мэнд. Сайн байна. Сайн байна. Тэгэхээр яалтчгүй бас энэ 7 хоногт энэ Европын холбоотой бас дахин гайлын татврын асуудал яригдж ихэлсээр хөрөнгөний зах зээл дээр нэлээдгүй тодорхой бус байдал үүсч голлох индексүүд унаад ирсэн шүү дээ. Тэгэхээр Дональд Трампын мэдээллийн дараачаар ер нь индексүүдэд ямар өсөлтүүд ажиглагдав? Ер нь яг юу болов? Яг энэ 7 хоногийн эхнээс бол яг энэ Гренландтай холбоотойгоор бол Европын 8 улсад бол татвар тавих асуудлыг бол ярьж эхэлсэн. За 2 дугаар сарын 10-наас эхлээд бол тодорхой хэмжээний өндөр татварыг тавиад бүр 6 сараас бол тэрнээс ч өмнө өндөр болох буюу 25% руу хүртэл бас өсгөх энэхүү асуудлыг ярьсан. За энэс болоод бол харьцангуй бас хөрөнгөний зах зээл дээр яг өмнө гарч исэн дарамтуудыг бол дахин мэдэрлээ гэж хэлж болно. За энэхүү асуудал бол 4-р сард гарсан, 7-р сард гарсан, 11-р сард болсон тийм. Тэгэхээр яг энэ нөхцөл байдал дахин бий болж байгаа нь бол Дональд Трампын бас яг нэг юм өөрийнхөө санааг бусдад болгохдоо дандаа энэ тарифаар урдаа тавьдаг боллоо гэдгээр бас яг шинжээчд бол нэлийн шүүмжлэлтэй хандж байна. За энэ дээр нь бас зах зээл хөдлөөд байгаа нь өөрөө хамгийн сонирхолтой байгаа. За ингээд сүүл рүүгээ хөдөлгөөн болдог ч юм уу. За Дональд Трамп яг иймэрхүү санааг хилжил байдаг гэдэг талаас нь харахгүйгээр эргээд зах зээл дээр яг уналт ороод байгаа нь бол үндсэн тэр зах зээл дээр нөлөөлөл байсаар байгаа гэдгийг бол харуулж байна. Тэгэхээр Дональд Трампын яг энэ хүү гаргасан хэлсэн санаануудаас болоод бол ерөнхийдөө S&P 500 индекс бол жишээ нь 2.5 орчим хувиар унсан байж байгаа жишээ дээ. Тэгэхээр энэ дээр бол Давос дээр оролцсон бас хурал дээр ярьсан яриануудаас болж бол яг өнөөдрийн байдлаар бол иргэн зах зээл бол сэргсэн. За 2.5 орчим хувиар унаад исэн зах зээл бол яг одоогийн байдлаар бол эргээд 1.3 хувиар бол сэргчихсэн явж байгаа. За үүнээс гадна бол товарын зах зээлийг бид нар онцлох хэрэгтэй. Дональд Трамп хэрвээ Европын холбооны тодорхой улсуудад тодорхой хэмжээний татвар тавигдаад эхлэх юм бол энэ өөрөө яг эдийн засгийн хувьд бол жинхнээсээ савлгаа өсөх магадлал үүснэ гэдгийг бол хөрөнгө оруулагчид харж хүлээжсэн гэсэн үг. Тийм учраас бид нар мөнгөний зах зээл $95 хүрэхийг харлаа тий. За алтны зах зээл бол ойролцоогоор бүр 4900 ч гэсэн баг зарим фьючерс саншууд бол хүрсэн байж байгаа. Тэгэхээр товарын зах зээл илүү тийм айдастай нөхцөлийг бол бидэрт харуулж байна. За нөгөө талдаа эргээд хөрөнгөний зах зээл буюу equity зах зээл гэж хэлдэг. За энэ зах зээл бол эргээд өсөж байгаа нь бол юуг харуулж байгаа юм. Тэгэхээр мөнгөний нийлүүлэлт бас буурахгүй тэлэх энэ бодлого руугаа шилжчихсэн яваатай холбоотойгоор аль айсатууд бол өсөж байна. За урд нь нөхцөл байдал яадаг байсан гэхээр ерөнхийдөө хөрөнгөний зах зээл буюу equity зах зээл бол харьцангуй товарын зах зээл, commodity зах зээлтэй эсрэг хөдөлдөг ийм зүй тогтол байсан бол одоогийн байдлаар бол хөрөнгө оруулагчид аль алинд нь ерөнхийдөө хөрөнгө оруулаад байна гэсэн үг. Тэгэхээр Швейцарын Давос хотноо ерөнхийлөгч Дональд Трамп бас өөрийнхөө илтгэлийг тавьсны дараачаар CNBC телевизэд бас тусгай ярилцлагыг өгсөн байна л да. За энэхүү тусгай ярилцлага дээр яг одоогийн бас энэ геополитикийн асуудлууд, за олон улсын худалдааны асуудлуудыг ярихаас гадна мөн хөрөнгө оруулагчдын гол анхаарлаа хандуулж байгаа энэ холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Паултай холбоотой асуудлаар бас дахин нэгэн мэдээллийг хийснээр нэлээдгүй сонирхол татж байна л да. За энэ холбооны нөөцийн сангийн тэргүүн чадваргүй эсвэл ловирчин байсан гэдэг маш сонирхолтой бөгөөд ноцтой юм мэдээллийг ерөнхийлөгч Дональд Трамп хийсэн байна. Тэгэхээр энэ удаагийн бас 1-р сард холбооны нөөцийн сангийн ээлжит мөнгөний бодлогын хүүд зарлагдах товтой байгаа. Тэгэхээр энэ удаагийн мөнгөний бодлогын хүлээлт бас ямар хөө байгаа вэ? Шийдвэрлэл. Монголын цагаар бол 29-ний шөнө 3 цагт
interest rate decision буюу за мөнгөний бодлогын одоо шийдвэр зарлагдана. За энэ хүлээлт бол одоогийн байгаа нөхцөл дээр буюу 3.5-аас 375 дээр бол хүлээгдсэн хэвээр байна. За юуны watch tool, Fed watch tool гэж байдаг. Энэ хүү зүйл дээр бол 95% та одоогийн байгаа нөхцөлийг бол хадгална гэж шинжээч харж байна. За тэр Дональд Трампын одоо холбооны нөөцийн сангийн тэргүүнээр өөрийнхөө хүнийг тавих одоо үндсэн гол зорилго яваад байгаа гэдгийг бол бид дахин одоо тайлбарлаад байгаа. Тийм учраас магадгүй Жером Паулыг одоо ажлаас нь чөлөөлөх юм бол өөрөөсөө өөрийнх нь одоо нэг хүлээж байгаа хүн байгаа гэдгийг бол одоо өөрөө хэлсэн байж байгаа тийм. Тэгэхээр энэ хүн нь бол ерөнхийдөө Кевин Хассет гэдэг нь бол тодорхой. Кевин Хассетыг ер нь бол холбооны нөөцийн сангаар тавих юм бол одоо Америкийн нэгдсэн улс ямар боломжийг хийх гэдэг юм гэхээр яг одоо тэр бидний өнөөдрийн ярилцаад тэр бодлогын хүүг бол хурдтайгаар буулгаж мөнгөний тэлэх бодлого руу улам эрчимжиж орно гэсэн санаа. Одоогийн байгаа ерөнхийлөгч яагаад байгаа вэ гэхлээр үндсэндээ мөнгөний бодлогыг бол удаанаар буулгаж ийн гэдэг энэ гол одоо шүүмжил яваад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нь бол яг үндсэндээ бол дата мэдээлэл дээр тулгуурлаж инфляцийг хэд одоо өндөр болгохоос одоо сэргийлсэн ийм арга хэмжээ юм байна. За яг одоогийн байдлаар бол энэ тарифын асуудлууд яригддаг ийм үед бол одоо хурдтайгаар мөнгөний бодлогыг буулгах нь бол инфляцийг маш хурдтайгаар эргэж өсгөн. За хэрвээ одоо дахиад эргээд өсөх юм бол бид нар одоо өмнөх recession-ээсээ илүү хүнд recession буюу одоо хямралд орох буюу double dip recession гэж хэлдэг. Энийг л дахин анхааруулад байгаа гэсэн үг. Тийм учраас ер нь бол засгийн газар болон холбооны нөөцийн сан хоёр бол хоорондоо бол яг энэ дээр зөрчилтэй байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр бид нар бас үргэлжлүүлээд бондын зах зээл болон Азийн зах зээлийн талаар макро эдийн засгийн хэсэг дээр илүү дэлгэрэнгүй Ньото ярилцах болно. Тэгэхээр тэр хэсэг дээр эргээд олбоо. Тэгэхээр үзэгчдээ үргэлжлүүлээд бид Apple компанитай холбоотой нэгэн шинэ инновацийн талаар та бүхэнд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. Apple компани зүгээс шинэ AirTag-тай нэлээдгүй төстөө зүүдэг хэмэл оюунд суурилсан зүүдэг төхөөрөмж танилцуулж магадгүй гэдэг мэдээллүүд цацагдж эхлээд байна. Тэгэхээр Apple компани дараагийн том зүйл ер нь юу байх боломжтой юм шиг байна. Тэгэхээр Apple компани хэмэл оюуныг iPhone-оос гадна за бие даасан одоо хардвер буюу техник хангамж болгон гаргахад туршиж байгаа. За үүнийг бол зарим одоо их сурвалжууд бол AI AirTag буюу хэмэл оюун нар одоо оюун суурилсан юм одоогийн та бидний хэрэглээнд байдаг AirTag маш төстэй байх болов гэсэн юм таамаглуудад сая ганагийн хэлдгээр гарсан байгаа. За тэгэхээр хэмжээний хувьд бол одоогийн AirTag-тай ойролцоо хэмжээтэй эсвэл арай илүү авсаархан байх магадлалтай байна. За зөв хэлбэрийн хувьд бол соронцтой эсвэл хавчаарын тусламжтайгаар хувцсан дээр одоо пин хийх байдлаар хүзүүний зүйл хэлбэрээр зүүж ашиглах боломжтой. За тэгээ дэлгэцгүй байх магадлал маш өндөр байгаа бөгөөд голжлон дуу хоорой буюу одоо сиригээр одоо дуудаж үйлдэл хийх одоо болон мэдрэгчээр дамжуулж харилцах ийм магадлалтай байгаа юм байна. За тэгээд гол функцүүд юу байх вэ гэхээр мэдээж сиригийн шинжилсэн хувилбарыг ашиглах хэрэглэгчийн хүсэлтийг маш хурдан гүйцэтгэнэ. За мөн төхөөрөмжийн жижиг камертай байж магадгүй бөгөөд энэ нь хэрэглэгчийн харж байгаа зүйлийг ойлгоод за эргээд мэдээлэл өгөх. За жишээлбэл замын хажуугийн барилгын одоо зүгээр одоо нэг гудмаар явж байгаад хажууд таарлсан одоо нэг барилга байлаа гэж бодоход тухайн барилгын талаарх түүхийг одоо гаргаж ирдэг ч юм уу. Одоо ямар нэгэн одоо мэдээлэлтэй холбоотой мэдээллүүдийг одоо харуулах боломжтой. За мөн эрүүл мэндийн хяналт буюу одоо Apple Watch бас зарим тохиолдолд ажиллана гэсэн юм таамаглал байна. Зүрхний цохиолт, за алхалт зэрэг үзүүлэлтүүдийг хянах мэдрэгчүүд бас багтаж магадгүй гэсэн юм мэдээлэл байна. За мэдээж одоо энэ зах зээлд бас одоо өмнө нь өөр төхөөрөмжүүд гараад бас төдийлөн амжилт олоогүй байгаа. Яг тэгэхээр өмнө нь гарсан Human AI pin байна. За Rabbit R1 гэх мэтлээ одоо гар утсыг орлож магадгүй гэсэн юм жижиг энгэрийн төхөөрөмжүүд одоо гарсан боловч бас төдийлөн одоо модонд орч чадсангүй л дээ. Тэгэхээр бас одоо Apple-ийн хувьд дараагийн гаргаж байгаа энэ хүү AirTag-тай ижүүлхэн төхөөрөмж нь бас дараагийн ээлжид бүтлгүүтэл нь болох уу аль эсвэл амжилттай байх уу гэдэг дээр бол бас мэдээж эргэлзээ төрж байна. За мэдээж Apple-ийн хувьд бол өөрийн гэсэн асар том экосистемтэй гэдэг бол мэдж байгаа. За дээрээс нь Apple Intelligence буюу одоо AI програм хангамжтай учраас эдгээр төхөөрөмжүүдэд илүү одоо ашиглахад хялбар за төхөөрөмжүүдээс илүү одоо ашиглахад хялбар за бодит хэрэглээтэй байх боломжтой гэж харж байгаа. За хизээ гарах тал дээр бол энэхүү төхөөрөмж нь одоогоор туршилтын буюу прототип шатндаа явж байгаа. За тэгээд Apple компани үүнийг зах зээлд албан ёсоор гарах хэсгийг бол хараахан эзлээгүү. Гэтэ 2026 оны энэ төрлийн төхөөрөмжүүдийн туршилт эрчимжих төлөвтэй байгаа юм байна. Тэгэхээр бас ганаагаас үргэлжлүүлээд асуухад Apple-ийн үед бас одоо гарсан бүтээгдэхүүн болгоно бас амжилт олж одоо нөгөө модонд орох нь бас төдийлөн одоо бас өрөөсгөл ойлголт баг. Тэгэхээр өмнөх бас бүтлгүүтлүүдийн талаар
Чиглэлгүй ах. Тэгэхээр ер нь яг энэ химэл оюунд суурилсан зүүдэг төхөөрөмжийн 90 үе ирэхэд бол тун ойрхон байна гэж бол харагдаж байна. Ягаад гэвэл энэ инновац бол стартапуудаас эхэлсэн бас түрүүний ясчны дурдсанчлан Humane AI-ийн Rabbit R1 гэдэг төхөөрөмжөд зах зээл дээр маш өндөр хүлээлтийг авчирсан боловч төдийлөн бас амжилт олж чадаагүй. Ягаад вэ гэхээр эдгээр химэл оюун эдгээр төхөөрөмжүүдийг ашиглаж байсан химэл оюуны загварууд нь бас тухайн үед нэлээдгүй хангалтгүй байсан. Яг маркетингийнхаа бичлэгнүүд дээр үзүүлж байгаагаасаа ижил зүйлсүүдийг аль бодит амьдрал дээр бол хийж чадахгүй байгаа. За харин одоо Apple компанийн зах зээл дээр орж ирснээр ямар хүлээлтийг үүсгээд байна вэ гэхээр Apple одоо өөрсдийнхөө Siri-г энтэй яг хэрхэн яаж интеграц хийж холбох уу? За үүнээс гадна дэлгэцтэй холбоотой асуудал бас маш ихээр л яригдж байна л да. AirTag-тай төстэй төхөөрөмж гэдэг маань өөрөө дэлгэцгүй одоо зөвхөн voice command-аар ингэж ажилдаг төхөөрөмж байх магадлал тун өндөр. Тэгэхээр маш сонирхолтой бас хэд хэдэн програмзууд бас гарч ирж байна. За эдгээрээс гадна OpenAI компаниас энэ жил нэг шинэ бүтээгдэхүүн зах зээл дээр гаргаж магадгүй гэдэг өндөр хүлээлттэй шүү дээ. Тэгэхээр биднээс OpenAI-с юу хүлээж байгаа вэ? Тэгэхээр OpenAI компани Johnny Ive буюу Apple-ийн дизайнер байсан Johnny Ive-тай хамтран нэгэн төсөл хэрэгжүүлж байгаа. За энэ төслийн үр дүнд бол мэдээж AI төхөөрөмж бүтээж байгаа. За төсөлд Masayoshi Sony, SoftBank болон бусад томоохон хөрөнгө оруулагчид бас 1 тэрбум гаруй долларын санхүүжилт олохоор бас хэлэлцэж байгаа гэдгээр онцлогтой. За төслөөр ажил хүмүүсийн хувьд бол Apple-ийн одоо iPhone-ы дизайныг хариуцж байсан олон шилдэг инженерүүд бас ажиллахаараа бас онцлогтой байгаа. Тэгэхээр энэ төхөөрөмж яг ямар байх вэ гэдэг дээр ямар таамаглал байна вэ гэвэл за аль биесний одоо зураг гараагүй байгаа ч гэсэн эксролжуудын мэдээлж байгаагаар бол дэлгэцгүй байх буюу эсвэл хамгийн одоо бага байдлаар дэлгэцийн одоо хэмжээг одоо төлөвлөж байгаа гэж байна. Тэгэхээр энэ нь iPhone шиг аппликейшн дээр суурилсан бус харин дуу хоолой болон тохиол зангаагаар ажилдаг байх магадлалтай юм байлээ. За мөн Johnny Ive энэ төхөөрөмжийг ашиглахад iPhone шиг хялбар за тийм мэдрэмж одоо өгөхийг бол зорж байгаа гэсэн ийм мэдээлэл байна. За мөн AI суурилсан харилцаа буюу төхөөрөмж нь хэрэглэгчийн харж байгаа болон сонсож байгаа зүйлийг бодит цаг хугацаанд ойлгодог тийм AI-тай байх юм байна. За хамгийн гол зорилго нь юу гэхээр мэдээж ухаалаг утасны хамаарлыг бууруулах буюу хүн болгоны хувьд бол дэлгэцийн хамаарлал гэдэг нэг асуудал гарч ирсэн. За үүнийг бууруулах нэг одоо арга нь энэ төхөөрөмж байж болох юм аа гэсэн ийм юутай байгаа. Одоо төсөөлөлтэй байгаа. Тэгэхээр мөн энийг одоо товчгондоо хэлэх юм бол ChatGPT-ийн бас бие даасан хөлбөр гэж бас тодорхойлж болно. За таны халаас нь эсвэл ингэртэн байх хувийн туслах одоо болох нэ. За мөн гол зорилго нь мэдээж Apple болон Meta-тай өрсөлдөх байгаа. Meta-гийн Ray-Ban ухаалаг шил болон Apple-ийн шинээр хөгжүүлж байгаа дөнгөж сая одоо танилцуулсан бидний одоо ярьсан AI зөөдөг төхөөрөмжтэй шууд өрсөлдөх юм гол өрсөлдөгч болно гэж харж байгаа. За хизээ гарах тал дээр бол одоогоор одоо төсөөлөл хөгжүүлэлт дэвштэнд авч байгаа учраас ямар ч үсэн 2026 онд багтаж анхны туршилтын хувилбаруудыг бол танилцуулах юм төлөвлөгөөтэй байгаа юм лээ. Эдгээрээс гадна Apple компанитай холбоотой өөр нэг чухал мэдээлэл байгаа нь Apple-ийн зүгээс өөрсдөө химэл оюунд туслахаа за ChatGPT-тэй адилхан чатбот болгох хоор ажиллаж хөгжүүлэлт хийж байна гэдэг мэдээлэл байна. Тэгэхээр энэ төлөвлөгөө нь бол мэдээж өнгөрсөн 7 хоногт зарлагдсан Apple компани болон Google-ийн Gemini-ийн бас мэдээлэлтэй холбогдож байгаа. Тэгэхээр Apple-ийн Siri-г илүү ухаалаг болгохын тулд бас Google-ийн Foundation модель буюу суур хэмэл оюуны загваруулах Gemini-г ашиглахаар болсон байгаа. Энэ нь хэрэглэгч бидрүүт ер нь хэрхэн яаж мэдэгдэх вэ гэхээр бид нар шууд Gemini-ийн хүмүүсэл Google-ийн хэрэглэгч болно гэсэн үг бас биш. За нөгөө талдаа ер нь бол бид нар Siri-г хэрэглэдгээрээ хэрэглэнэ гэсэн үг. Эдгээрээс гадна Siri зөвхөн яг одоогийн Apple экосистем дээр байгаа шиг зөвхөн ийм voice command-уудад хариулдаг биш, ийм chatbot байдлаар орж ирдэг ч юм уу тий. Одоо жишээ нь Microsoft-ийн Copilot бол өөрсдийнхөө Windows үйлдвэрлэлийн систем дээр яг энэ дэлгэцний баруун талд ингээд яг chatbot байдлаар ингээд байрлуулсан тийм хэсгүүд бол байгаа. Тэгэхээр иймэрхүү байдлаар орж ирэх магадлалууд байгаа болов уу гэж бодож байна. Тэгэхээр Тэнгэрлэгэн ажлынхын хөтөлбөрийн анхаарах хөдөлгөөн хэсгээр бид ерөнхийлөгч Дональд Трампын тарифын бодлого болон Apple компани шинэ бүтээгдэхүүний мэдээллийн талаар ярилцлаа. Үзэгчдээ манай ажлынхын хөтөлбөр онцлог зочны хэсгээр үргэлжилж байна. Энэ удаа бид Philosoph цэгийн мэний үүсгэн байгуулагч Дөлгөөн Баярыг зочноор урьж оролцуулсан байгаа. Өглөөний мэнд. За өглөөний мэнд. Тэгэхээр хамгийн ихний асуулт бол мэдээж та бүхний одоо өнгөрсөн онд гаргасан Philosoph аппликейшн байгаа. Сүүлд бас 2 дахь хувилбараа шинээр гаргах шиг болсон. Ер нь Philosoph аппликейшнаар сонин сайхан юу байна? Энэ талаар ярилцлага эхлүүлье. За баярлалаа урьж оролцуулж байгаад.
За Philosophy application маань өнгөрсөн жил нээлттэй хийснээс хойш яг 1 жилийн хугацаа манд өгч байна. Яг 10 сар болсон байгаа. За энэ хугацаанд бид нэр ер нь бол явцын дунд бодлоо гээд яг хэрэглэгчид өөрсдийнхөө сошиал дээр илэрхийлэхээс ичдэг те. Одоо хүмүүс ямар одоо сүржин юм ярдсан бэ гэдэг тэр бодлоодаа ямар нэгэн шүүлт үргүүргээр оруулах боломжтой тэр зэсийг нээсэн. За одоогоор тэр зэс маань нэг 5000 гаруй хүмүүсийн бодол одоо орсон байдалтайгаар явж байгаа. За сая яг 1-р сарын 8-нд бид нар 2.0 хувилбараа сүүлийн 6 сар ажилласаар хагаад нээлээ. За энэ хувилбар маань онцлог зүйлсүүд юу байгаа вэ гэхээр ер нь яг бүх философийн агуулга дээр өгж байгаа бүх үнцнийг багцлаад анх удаа app маань яг бүтнээрээ төлбөртэй болж хувирсан. За ингээд энэ бас яг хэрэглэгчдэр маань ямархуу хүлээлт үүсгэх бол гэдэг бид нар нэлээд тийм хүлээлт таамгууд байсан. Тэгээ энэ нэвтрүүлэлт маань нэлээд амжилттай дажгүй одоогоор нэвтрээд явж байна. За тэгээд контентын хувьд бол бид хэд дотроо бичвэр гэдэг шинжтэй болж философийн агуулгатай яг академик их сурвалжуудаар баталгаажсан бичвэрүүд ордог болсон байна. За нэмэлтээр өмнө нь бол одоо ингээд бид хэдээс энэ ишлэлийг одоо ойлгохгүй байна. Юу гэсэн үг юм бэ те? Энэ философийн санаа нэг юу илэрхийлж байгаа юм бэ гэдэг асуултууд их ирдэг. За энэ асуудлыг бид хэд шийдэх гээд тухайн ингээд ишлэл буюу сэтгэгчдийн санаа тусбуур дээр яг энэ юу гэсэн үг юм бэ гэдгийг нь харж болдог товчийг нэмж өгсөн. За энэ бас яг бид хэдийн нэлээд том хийсэн ажлуудын нэг байгаа. За дээрэс нь яг бид хэд гар ажиллагаа талаас нь нэлээд том бас ажил орсон зүйл бол бүх нөгөө сэтгэгчдийн одоо санаануудыг аль бие усны их сурвалжаар нь баталгаажуулж дахин шалгаад за тэр сурвалжуудыгаа Америкийн сэтгэл судлалын хүрээлэнгийн стандарт буюу APA гэдэг стандартын дагуу их сурвалжуудыгаа бичиж бүгдийг нэгтгэж оруулсан. За энэ бас нэг бидний хийсэн нэг томоохон ажил болсон. За нэмэлтээр одоо ингээд өмнө нь бол одоо манай подкастыг сонсдог ч юм уу агуулгыг харж агаад нэр томьёон дээр хүмүүсийг асуулт асуудаг л да тийм. Ч өөрөө ингээд мэргэжлийн олон нэр томьёо яригддаг. Тэгэхээр энэ дээр зориулаад бид хэд нэр томьёо гэдэг зэсийг нэмж оруулсан. За одоогоор яг 90 гаруй нэр томьёо орсон байна. За энэ нэр томьёонуудыг бид хэд сүүлд монгол хэл дээр философийн хүрээлэнгээс гаргасан толь бичиг болон Оксфорд, Кембрижийн философийн толиос нэгтгэж агуулгыг орчуулж харьцуулсан байдлаар оруулсан байгаа. За ингээд ер нь бол app маань дараагийн 2.0 хувилбар гараад за одоогоор нэг 20,000 гаруй хэрэглэгчтэй болоод явж байна. Тэгээд 2.0 гаргасан даруйнаалт 3.0-ийн функцүүдийг бодоод ер нь бол төлөвлөл бас эхэлсэн байгаа. Тэгэхээр ер нь бол доктортой хөгжүүлэлтүүд ер нь бол ороод ирнэ л гэсэн үг. Тэгэхээр дараагийн асуулт бол одоо цагт яагаад хүмүүс философи аппликейшнийг сонгоно гэж гэсэн нэг юм асуулт байгаа. Яагаад гэвэл одоо сошиал янз бүрийн төрлийн аппликейшнууд байгаа. Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх маш олон талбар байгаа шүү дээ. Сонголт нь өргөн байгаа. Гэтэ яагаад танай аппликейшнийг одоо сонгох ёстой гэж? За яг зөв. Одоо яг бусад сошиал хүрээллүүдээр бидний attention span буюу те анхаарал төвлөрлөөр асар багасж байгаа. Тэгээд асар хөнгөн сэдвүүдийн дунд бидний эргэн тойрон өрнөд байдаг болцсон байгаа. Тэгэхээр философи өөрөө хүнд нэг том боломж олгодог нь амьдралын яг энэ бужигнсан нөхцлөөс түр амсхийгээд бясалгах, ойлгох, түр зурхнаа нэг юм тархиа илүү нухацтай зүйлд анхаарах тэр боломжийг өгдөг том давуу талтай байгаа. Тэгэхээр яг манай хэрэглэгч нарын ч гэсэн хэлж байгаа одоо постууд оруулж байгаа үндсэн гол агуулга нь ер нь бол эн чинь орж ирж нэг юм жоохон нухацтай бужигнаантай өрөөнөөс арай нэг юм ганцаархнаа намуухан тий жоохон юм бодох боломжтой орон зайд ороод ирсэн мэдрэмж төрүүлж байна гэж хэлсэн байна. Тэгэхээр энэ өөрөө яг нэгдүгээр гол үнц юм байна. Хоёрдугаарт нь хүмүүс ер нь бол ингээм амьдралын асар олон шийдвэр гаргалтууд донд өнөөдөр яг хэнийг дагах вэ гэдэг өөр асуулт хүн болгоны урд тулж байгаа. За зовлон зүдүүр тулахад тий одоо ямар юмыг шийдвэр гаргахтаа удирдлага болох вэ? Магадгүй нэг инфлюенсерийг дагах уу? Эсвэл хувийн хөгжлийн онцон намаа дагах уу ч юм уу. Тэгвэл яг философчдын санаа гэдэг бол өөрөө амьдралын олон талбар дээр аль нь зөв бэ, аль нь буруу вэ гэдгийг хамгийн одоо баталгаатай сурулж болж чадна гэж үзэж байгаа учраас хүмүүс яг энэ сэдвүүдээр орж ирж уншиж амьдралынхаа яг тэр нухацтай зөвлөгч хань болж чадна гэдэг тэр өнцгөр хөгжүүлж явж байгаа гэсэн үг. Тэгэхээр яг энэ философи ап шиг ийм төрлийн апууд бол мэдээж хамгийн одоо орлогын гол их үүсвэр нь одоо нэг модель нь subscription байгаа. Тэгэхээр манай монгол хэрэглэгчид ер нь одоо энэ философт за тэр ялангуяа энэ нухацтай одоо энэ бодож сэтгэхийн талбар дээр нь хэр их одоо хөрөнгө мөнгө зарцуулж байна энэ тал дээр. Яг зөв. Яг энэ бас яг бидний хувьд асар том одоо таамаг тий одоо эрсдэл байсан. Ер нь бол яг өмнө нь философийн агуулгад ингээд сар болгон мөнгө төлнө гэдэг бол цоо шин мэдэл. Тэгээд
энэ модулийг яг зоригтойгоор нэвтрүүлсэн. Тэгээд итгэл хүлээлгэж одоо бүр жилээр нь subscription хийж байгаа хүмүүс ч өөр асар их байгаа. Тэгэхээр энэ хүмүүстээ бас талархлаа илэрхийлмээр байна. Тэгээд бид эдийн зүгээс бол асар их хариуцлага бол ирж байгаа. Яг энэ subscription моделийн итгэлийг алдахгүй байх гэдэг нь өөрөө манай апын дараа гарч ирэхдээ бусад бас subscription модельтэй яг энэ мэдлэгийн гэх юм уу боловсролын апуудын нэр төрийг бас хамгаалах гэдэг бас агуулга цаагаараа явж байгаа. Тэгэхээр ер нь бол үүсмэл үнцийг үүсгэж байгаа ап гэж ер нь бол ойлгож болно. Юу гэсэн үг вэ гэхээр одоо Apple бол ингээд 10 жил ч юм уу 5 жил хөгжүүлсэн инновацаа нэг өдөр танилцуулдаг тийм. Бид эдийн зүгээс бол үнц нь маань өдөр ирэх тусам доторх агуулга чанарж явах тусмаа одоо үүсмэл үнцийг үүсдэг төрлийн бүтээгдэхүүн баггүй. Тэгэхээр гол нь яг үүсгэн байгуулагч талаасаа яг тэр хийж байгаа баг талаасаа тууштай байх гэдэг нь өөрөө нэгдүгээр зарчим болж байгаа. Тэгэхээр энийг бид гол зарчмаа болгож ажиллаж байгаа. За тэгэхээр эсэргээрээ бас энд одоо үзэл бодлоо хуваалцаж байгаа үн цэнтэй одоо саналаа оруулж байгаа энэ бодлоо хуваалцаж байгаа хүмүүс маань одоо эсэргээрээ орлого олох боломж ер нь цаашид байгаа юу? Ижил төрлийн одоо олон улсын аппликейшнүүд дээр яадаг юм бол За юу байгаа? Энд чи яг одоо нууц нэг хоёр зүйлийг бас задлж хэлье гэж бодож байна. Ер нь бол нөгөө манай яг дараагийн оруулж ирэх гэж байгаа яг оны дундуур оруулж ирэх модель нь манайхаар бас 5-6 одоогоор яг философийн контент үйлдвэрлэдэг залуучууд ер нь бол холбогдоод манай апп дотор өөрснийхөө одоо подкастыг зарж болох уу, листлж болох уу, өөрснийхөө агуулгыг оруулж болох уу гэдэг тийм саналууд яригадаад бид хэд яг нөгөө гэрээний түвшиндээ ярианууд хийгдээ явж байгаа. Тэгэхээр ер нь бол явандаа яг контент бүтээгчдэд бол яг дагнсан контент бүтээгч нар ийм орон зай болж орж ирэх гэдэг нэг том одоо санаа байгаа. Хоёр дахь агуулга нь бол удахгүй яг хөө зүгээр контент заавал бүтээгч байх албагүй. Зүгээр ийм мэтгэлцэн гэдэг одоо агуулга ер нь бас орж ирэх юм. Яг ийм текстэн байдлаар үеүдтэй мэтгэлцдэг. Тэрэн дээр бага хэмжээний урамшуулттай мэтгэлцэнүүд ер нь бол орж ирнэ гэдэг ийм хоёр нууц төлөвлөгөөг задлая гэж. За тэгэхээр цагаа гарган бидэнтэй ярилцсанд маш их баярлалаа. Цаашдынхаа амжилт танд болон танай багийн хүмүүст өндөрөөс өндөрт амжилт хүсье. За баярлалаа. Урьж оролцсон баярлалаа. За тэгэхээр үзэгчтэй манай ажлын хөтөлбөр дараагийн хэсгээр үргэлжлэх болно. За Улаанбаатар хотод энэ оны 1-р сарын 19-ний байдлаар гол нэрийн зарим барааны үн өмнөх сараас 5.1%, за өмнөх 7 хоногоос 1.1%-аар өссөн ийм үнийн дүн гарсан байна. За тодруулбал хоньны махны хувьд ястай 1 кг нь 1 сарын 12-ны байдлаар 18,000 төгрөг 73 төгрөг байсан бол 2.3%-аар өсөж 1-р сарын 19-ний байдлаар 18,484 төгрөг одоо болсон байх жишээтэй. За үхрийн мах ястай 1 кг нь 1-р сарын 12-ны байдлаар 23,472 төгрөг байсан бол 2.1%-аар өсөж 23,976 төгрөг болсон байна. За буурсан бас нэг үзүүлэлт юу байна вэ гэвэл өндөгний үн буурсан байгаа. За ширхгийн үн нь 616 төгрөг байсан бол 612 төгрөг болж буурсан байх жишээтэй. Гэх мэтчлэн одоо өргөн хэрэглээний барааны үн тодорхой хэмжээгээр зарим нь өсөж, зарим нь багахан хэмжээгээр буурсан юм үзүүлэлттэй байна. Үргэлжлүүлээд бид макро эдийн засгийн хэсэгтээ бонд болон за бүгд найрамдах Солонгос улс, Япон улсын эдийн засгийн төлөв байдлын талаар ярилцах болно. За тусгал эдгээр улсуудын инфляц болон эдийн засгийн макро эдийн засгийн үзүүлэлтүүд бол хэдхэн цагийн өмнө танилцуулагдсан байгаа. Тэгэхээр хамгийн эхлээд бондоос эхэлцгээе. Энэ 7 хоногт геополитик болон Европын холбооны гайлын татврын асуудлууд хурцаар яригдж эхэлсний дараачаар бондын зах зээл дээр нэлээдгүй томоохон хөдөлгөөнүүд ажиглагдлаа. Энэ талаар бид Ньото илүү дэлгэрэнгүй ярилцах болно. Тэгэхээр Америк нэгдсэн улсын 10 жилийн бондын өгөөж ихэд 4.3% дээр бас ирсэн байна. За эдгээрээс гадна дайны тэтгэврийн сан бас Америк нэгдсэн улсын засгийн газрын бондо зарах шийдвэрийг гаргасан гэдгийг бол албан ёсоор мэдгдсэн байгаа. Тэгэхээр ер нь бондын өгөөж өснө гэдэг нь хөрөнгөний зах зээл дээр нь юуг илэрхийлэх вэ? Тэгэхээр бидний ярьж байгаа энэ хүү бонд бол ерөнхийдөө Treasury notes, Treasury bonds гэдэг одоо 10 за түүнээс дээш жилийн бондуудыг бол бид нар ярьж байгаа. За богино хугацаатай бондыг бол арай нэг money market гэдэг өөр одоо зах зээл байдаг. Тэгэхээр урт хугацааны бондуудын өгөөж одоо өснө гэдэг маань тийшээгээ хөрөнгө оруулж байгаа хөрөнгө оруулагчдын тоо хэмжээ багасж байгааг илэрхийлнэ. За тэр нь бид нар юу гэж ойлгож харах юм гэхээр урт хугацаанд эдийн засгийг бол одоо юу гэдэг итгэж байгаа итгэл бол харцсангуй багасж ийн гэдгээр харж болно. За ийм нөхцөл ямар нөхцөл үүсдэг гэхээр мэдээж одоо саяных шиг геополитикийн ийм докторгүй
нөхцлүүдэд. За ялангуяа Америкийн нэгдсэн улс бол одоо Америкийн нэгдсэн улсын одоо бонд дэлхийд дээр хамгийн одоо найдвартай хөрөнгө оруулалтын одоо энэ бүтээгдэхүүн байдаг. Тийм учраас улс орнууд бол маш ихээр худалдаж авдаг. Тэрнээсээ харьцангуйгаар татгалзаж эхэлж байгааг бол харуулж байгаа. За сүүлийн одоо Европын 8 улс дээр тавих одоо тэрхүү татвар яригдсанаар бол Дани улсын одоо томоохон хөрөнгө оруулалтын сангууд бол одоо 100 миллион хүртэлх одоо буюу 100 сая ширхгийг одоо хувьцаанаас одоо бондосоо бол татгалзаж байгаа. Бид нар энэ 7 хоногт ерөнхийдөө зарж гарна дуусгах ч гэдэг юм уу. Ийм одоо мэдээллүүдийг өгч исэн. За тэгэхээр тэр сангууд өөрсдөндөө бол хамгийн найдвартай asset буюу хамгийн найдвартай хөрөнгө оруулалтын хэрэгслийг бол худалдаж авч ашиг болж байгаа. За тэр нь нөгөө Америк улсынх учраас Америк улс дээр бол ямар нэгэн байдлаар дарамт шахалт орж иж байгаа учраас бол тэрнээсээ бид нар татгалзаж байгаа буюу бидэрт Америкт ерөнхийдөө хөрөнгө оруулалт хийх одоо сонирхолгүй болж байна гэдгийг бол харуулж байгаа гэсэн. За тэрч одоо нөлөөллөөр бол түрүүн ганагийн хэлдгээр Америкийн нэгдсэн улсын 10 жилийн бондын өгөөж бол 4.3% хүртэл өссөн байж байгаа. Тэгэхээр бондын өгөөж өснө гэдэг өөрөө тэр бүтээгдэхүүнийг авахгүй байна. Зах зээл дээр илүү зарах сонирхолтой байна гэдгийг л харуулж байгаа гэсэн. За урт хугацааны болон богино хугацааны бондын өгөөжүүдийн бас ялгаа байдаг. Богино хугацааны бондын өгөөж урт хугацааны бондын өгөөжөөс өндөр болж эхэлж байгаа энэ үед бол одоо эдийн засгийн хямралын дохио гэж бол харж болно. За учир нь бол урт хугацаанд итгэхгүйгээр богино хугацаанд хурдтайгаар мөнгөө одоо оруулаад хөрөнгө оруулалтаа хийгээд тэнцэнээс бол ашиг хүртэх одоо ийм сонирхолтой байгааг харуулж байгаа. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын нөхцөл бол яг одоо саяны тэр тарифын асуудлаас болж бол ерөнхийдөө бондын өгөөжүүд бол өссөн ийм нөхцөлтэй байна. За нөгөө талдаа бас дэлхийд даяар ерөнхийдөө бондын өгөөжүүд урт хугацааны бондын өгөөжүүд бол бас өндөр болж эхэлж байна. За тэр ер нь бол зүгээр энгийн эдийн засгийн түвшинний үед бол ерөнхийдөө тийм байх хандлагатай байдаг. Богносоо урт нь арай илүү өндөр өгөөжтэй байдаг. За энийг бол хэвийн гэж үздэг гэсэн үг. Тэгэхээр яг хөө зүгээр Америкийн нэгдсэн улсын хувьд бол яг одоо байгаа энэ хүү бондуудыг нь бол улс орнууд зарж байгаа үзэгдэл нь бол одоо тус улсад бол бас харьцангуй бас сөрөг нөлөөтэй. За мэдээж энийг бол одоо хамгийн гол одоо хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэж үзэж байгаа улсуудын хувьд за тэр томоохон сангуудын хувьд бол одоо энээсээ салж байгаа гэдэг нь бас өөрсдийн портфолио буюу өөрсдийнхөө тэр багцыг бас нэлээд эрсдэлд оруулж байгаа бас ийм хэлбэр юм байна. Тэгэхээр бид нар бол саяны босон үйл явдлыг бол яг энэ тарифтай холбоотойгоор Европын улс орнууд бол өөрсдийнхөө энэ одоо урт хугацааны бондуудаас бол бас салж байгаа ийм нөхцөлийг л харж ийн л та. Тийм учраас бол өгөөжийн одоо өсөлт бол өндөр болсон гэсэн үг. Тэгэхээр Дани тэтгэврийн сангийн бас гаргасан мэдээлэл бол Америкийн нэгдсэн улсын төсвийн алдагдлын талаар бас дурдсан байсан. Тэгэхээр Moody's рейтинг агентлаг бас Америкийн нэгдсэн улсын төсвийн алдагдал болон өндөр хүүтэй өрийг эргүүлэн төлөхтэй холбоотой зээлийн зардлыг үндэслэн 5 дугаар сард бас Америкийн нэгдсэн улсын зээлжих зэрэглэлийг бас 3А зэрэглэлээс доошоо түвшинд буулгаж за 2А1 зэрэглэл рүү бас буулгасан байгаа. Тэгэхээр яг энэ зээлжих зэрэглэлээс өнгөрсөн жил буурсан ер нь бондын зах зээл дээр бас яг одоогийн хөдөлгөөнийг авчирж байна гэж харж болох уу? Тэгэлгүй яг бид нар бас Трампын засаг гарснаас хойшоо яг энэ Америкийн нэгдсэн улсын үр бол асар хурдтай өсөж байгаа талаар бас мэдээлжсэн. За энэ ялч аргагүй одоо ийм нөхцөл бол бүрдээд байгаа. За Америкийн нэгдсэн улсын төсвийн одоо улирал бол 9-р сараас эхэлдэг байж байгаа. Тэгэхээр яг Трамп сонгогдсноос хойшоо яг нөгөө бидний тэр одоо тайлбарладаг байсан тэр дөөш гэдэг байгууллага ч гэдэг юм уу энэхүү байгууллагаар дамжаад маш их хэмжээний одоо хурдтайгаар юунууд одоо мөнгө урсгал бол гарсан гэж ойлгож болно. Тэр нь одоо үр болж харагдаад байдаг гэсэн үг. Тэгэхээр энэ үр бол одоо маш их одоо болж байгаатай холбоотойгоор ер нь бол Америкийн нэгдсэн улсын одоо зээлжих зэрэглэл бол буурж орж иж байгаа. За зээлжих зэрэглэлийг тооцдог бол 5 аргачлаадаг. За энэний талаар бол дараа нь бас нэлээд дэлгэрэнгүй тайлбарлая гэж бодож байна. Үргэлжлүүлээд Азийн зах зээлийн талаар ярилццгаая. Тэгэхээр бүгд найрамдах Солонгос улсын эдийн засгийн өсөлт бас 1.5%-тай гарч эдийн засагт нь удаашрал ажиглагдлаа. Ер нь эдийн засгийн эдгээр макро үзүүлэлтүүдээс бид нар бүгд найрамдах Солонгос улсын 2026 оны төлөв байдлыг ер нь хэрхэн харах боломжтой вэ? За 2025 оны сүүл үйлрэлд бол өмнө Солонгосын за эдийн засгт бол өсөлт бол удаашрж байна гэж байна. Тэгэхээр ер нь бол шинжээчд юу гэж харж ирсэн гэхээр 1.9%
өсөлттэй байх ёстой байсан гэдэг эдийн засаг бол 1.5% өссөн гэдэг бол харьцангуй бас эдийн засагчдын за шинжээчдийн харж байгаагаас бол удаашрж байгааг бол харуулж байгаа. За уг нь бол эдийн засгийн засаг бол сүүлийн одоо 1 жил гаруй хугацаанд бол Солонгост бол маш хурдтайгаар бол тэлж исэн. За гэсэн хэдий ч бол яг улирлын дүнгээр бол дотоодын нийт бүтээгдэхүүний 0.3% ахисан буюу за энэ 2022 оноос хойшоо одоо харагдж байгаа огцом сааралт болж харагдчихлаа л да. Тэгэхээр Reuters-ийн одоо санал асуулгад оролцсон шинжээчдийн үзэж байгаагаар бол 0.1% өсөлттэй байна гэж үзэжсэн. Эсвэргээрээ 0.3% одоо хасах ийм одоо нөхцөлтэй гарч байгаа учраас энийг бол одоо удаашрч юм гэж тайлбарлаж байгаа. За бүтэн жилийн дүнгээр бол Өмнөд Солонгосын эдийн засаг бол ерөнхийдөө бол 1%-аар өссөн. За ингээ 2020 оноос хойшоо бол одоо ер нь хамгийн сул өсөлт болж байгаа жил болж гинүү да гэж бол харагдаж байна. За яг хөө тухайн үед бол мэдээж цар тахал гарч ирсэнтэй холбоотойгоор бол эдийн засаг 1.7% ахижсэн бол за энэ удаад бол иймэрхүү хуваар өссөн нь бол одоо яг тэр үетэй харьцуулахад бол удаашрсан байгааг бол харуулж байна. За өнгөрсөн 11-р сард бол Солонгосын одоо ерөнхийлөгч Ли Жимион бол Америкийн нэгдсэн улстай ерөнхийдөө Дональд Трамптай бол худалдааны одоо хилцээрт бол хүрсэн байгаа шүү дээ. Тэгэхээр Солонгосын талаас Америкийн нэгдсэн улсын ерөнхийдөө усан онгоцны үйлдвэрлэлийн салбарт бол 150 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт хийж гэдэг юм. За 200 тэрбум ам долларын нэмэлт одоо хөрөнгө оруулалт одоо ерөнхийдөө амлсныхаа хүрээнд бол энэхүү хоёр улсын хооронд бол 25%-аас 15% ер нь тариф болж ерөнхийдөө буурсан нөхцөлтэй байгаа. За яг макро эдийн засгийн үзүүлэлтүүд талаас харах юм бол за инфляц бол харьцангуй бас зорилт төвшөнд хүрсэн буюу 2% бол нэлээд өгсөн ийм нөхцөлтэй байгаа. Тэгэхээр Солонгосын хувьд бол бас яг энэ сүүлийн жилийн хугацаанд бол яг өөрсдийнхөө мөнгөний бас ханшийг бас бол нэлээд одоо сулруулж ирсэн. За энэ нь бол 16 жилийн ерөнхийдөө доод түвшинд очиж гинэ гэж байна. Энэний үндсэн гол шалтгаан юу юм гэхээр Солонгосын жижиглэнгийн хөрөнгө оруулагчид ерөнхийдөө Америк нэгдсэн улсын хувьцааны зах зээл рүү маш их одоо хөрөнгө оруулалт хийж байна. За тийм учраас бол энэ одоо агшлт бол орж гинэ гэдгийг бол эдийн засагч тайлбарсан байна. Тэгэхээр энэ 7 хоногт бас Солонгосын зах зээлээс гадна Азийн зах зээлийг бол ер нь Японы томоохон голлох индексүүд хөдөлгөж байлаа гэж хэлэхэд болохоор шүү дээ. Тэгэхээр үргэлжлүүлээд Японы бас макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаар ярилццгаая. За мөн Швейцарын Давос хотод зохион байгуулагдж байгаа эдийн засгийн форум дээр Америк нэгдсэн улсын сангийн яамны нарийн бичгийн дарга Японы төлөөлөгчид бас ер нь зах зээлийг бас баг зэргийн савлуулахгүй 50 байлгая гэдгийг бас уриалаад амжсан байна. Тэгэхээр ер нь яг Японы хөрөнгийн зах зээл дээр юу болоод байна? Макро эдийн засгийн үзүүлэлтүүднээс хэрхэн яаж танилцуулдаг вэ? Японы бонны зах зээл одоо урд тоочд байгаагүй хэмжээний тийм өгөөжүүдийг одоо амлаж эхэлж байна. За би түрүүн бас яг Америк дээр тайлбарласан те урт хугацааны энэ хүү өгөөжүүд өндөр болно гэдэг нь өөрөө тухайн бүтээгдэхүүнийг худалдаж авах сонирхолгүй. За тэрийг эзэмшиж байгаа хүмүүс илүү зарах сонирхол нь өндөр болж байгааг бол харуулж байгаа. Тэгэхээр хамгийн урт одоо бонд буюу 40 жилийн бонд бол 4.2% өгөөжийн төвшөнд очсон байгаа. За ковидын үед бол энэ бүр тэг хөв рүү хүртэл орж исэн гэдгийг бол одоо онцлох нь зүйтэй. За 10 болон 30 жилийн одоо бондын өгөөж бол ойролцоогоор за 2-оос дээш хувьтайгаа байна ч гэдэм юм. Тэгэхээр ямар ч гэсэн энэхүү өсөлт бол одоо шалтгаан бол одоо мэдээж улс төрийн нөхцөл байдалтай бол холбоотой байгаа. Тэгэхээр бид нар Такайчи Санагийн одоо яг энэ парламентын асуудал бол 2 сарын 8-нд бол одоо сонгуул зарлах төлөвлөлттэй байгааг бол ойлгож байгаа. Тэгэхээр үүнээс гадна бол хоол хүнсний 8% төлбөрийн татварыг бол 2 жилээр зогсоож байгаа ч гэдэм юм. За томоохон санхүүжилтүүдийг бас одоо нэмж гаргана гэдгийг бол одоо амлаж байгаа. Тийм учраас тэрхүү одоо санхүүжилтүүд яг хаанаас ямар их үүсвэртэй байна гэдэг нь бол тодорхойгүй байна гэж бол ерөнхийдөө хөрөнгө оруулагчид үзээд тийм учраас урт хугацааны одоо энэ хүү бондын хөрөнгө оруулалтад бол хөрөнгө оруулахаас татгалзаж байгаа ийм одоо хэлбэрийг бол харж болно. Тэгэхээр Японы яг засаг захиргааны хувьд бол сүүлийн 20 жилийн хугацаанд бол ерөнхийдөө маш хүчтэйгээр одоо яг энэ ликвидити гэж хэлдэг. Яг энэ бондын худалдаа авалт бол багасж байгаа гэдгийг бол энэ одоо нөхцлөөр бол харуулж байгаа. За үүнээс гадна Японы өрийн түвшин бол маш өндөр байгаа. За түрүүн Америк дээр бас бид нар өрийн түвшнийг бол тодорхойлж ярьжсэн бол Америкийн одоо өрийн түвшин бол дотоодын нийт бүтээгдэхүүнтэйгээ харьцуулахад бол за 120-оос 140% одоо байдаг бол энэ Япон улс дээр бол бүр 230% хүртэл бас өндөр буюу дэлхийн хамгийн одоо өндөр өртөө одоо орн бол Япон тооцогддог. Тийм учраас энэ нь өөрөө урт хугацаанд хөрөнгө оруулахад бол бас эрсдлийг дагуулж байна гэж бас хөрөнгө оруулагчид харж байна. Тийм учраас ерөнхийдөө бол
yield-core гэж хэлдэг. Яг энэ бондын өгөөжийн мөрийн бол маш хүчтэйгээр дээшээгээ өсөж байгаа ийм нөхцөл харагдаж байна. Тийм учраас Японы хувьд бол ер нь яг хуу зүгээр ингэснээрээ илүү цаашдаа өөрсдийнхөө мөнгөний одоо ханшийг бас дор бага хэмжээнд байлгахыг бол зорих магадaltaй. Ягаад тэгэхээр дэлхий дээр бас ийм одоо эдийн засгийн арга хэмжээнийг авдаг улсууд байна л да. За Япон байна, за Турк ч гэдэг юм уу те. Илүү аж үйлдвэрчлсэн, за эсвэл дид бүтцээ хөгжүүлсэн орнууд бол ийм одоо арга хэмжээг авч хэрэглээд өөрсдийнхөө мөнгөний хэмжээг одоо бусад валютуудтай харьцуулахад хямдхан байлгаад илүү гаднаас хөрөнгө оруулалт татах тоог нь олшруулах одоо тэр одоо арга замыг сонгодог. Ингэснээрээ бол эдийн засгийг бол тэлэх үндсэн бас гол аргачлал нь болдгоо гэж ойлгож байна. Тэгэхээр үүний дагуу бол Такайчи Санагийн яг хийж байгаа энэ үйл ажиллагаа нь бол юу хийж юм гэсэн үг л дээ. Цаашдаа одоо өөрсдийнхөө мөнгийг бол намд ор байлгаж гаднаас хөрөнгө оруулалт илүү их татаж одоо валютын ханшаа сул байлгахыг бас зорих ийм хандлагатай байна уу да гэж бол харж болохоор байна. Тэгэхээр ер нь бол энэ 2 сарын 8-нд болох үйл явдал бол яг энэ Япон улсын эдийн засгт бол томоохон бас ямар өөрчлөлтийг авчрах вэ гэдгийг бол одоо сонгуулийн үр дүнгээс нь бол харж бол түүн дээр бол дүгнсэн зүйтэй хаа гэж бодож байна. Тэгэхээр макро эдийн засгт болж байгаа онцлог үйл явдлуудын талаар та бүхэнд Амстердамаас Номи Эрдэнэ буюу НИО холбогдож сонирхолтой маш чухал мэдээллүүдийг хүргэлээ. Бидэнтэй холбогдож ярилцсанд баярлалаа НИО. Баярлалаа. Тэгэхээр үзэгчдээ үргэлжлүүлээд бид өнөөдрийн мэдээ хэсгийн гадаад болон хүргэж байна. Хамгийн ихний мэдээлэл сүүлийн 10 гаруй жилийн туршид бараг хаагдаад байсан Японы Фукушима цөмийн цахилгаан станцыг буцаад сэргээж магадгүй гэдэг мэдээлэл цэцэгдээд байна. Ер нь Японы засгийн газрын зүгээс яагаад ийм шийдвэрийг гаргах болов? За тэгэлгүй яхаа тодорхойлбол Японы засгийн газар болон Tokyo Electric Power компани Фукушимагийн ослоос хойш зогсоод байсан Кашивазаки Карива гэсэн атомын цахилгаан станцын үйл ажиллагааг одоо сэргээхээ шийдвэрлсэн байгаа. За энэхүү станцанд 7 реактортай бөгөөд 8.2 сая кВт одоо эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай дэлхийн хамгийн том цөмийн байгууламжийн нэг байгаа. За тэгээд Японы Нигата мужид оршдог. За яагаад одоо дахин ажиллах болсон бэ гэвэл хэд хэдэн шалтгаантай. За эхэнд нь бол мэдээж дэлхийд даяар түлшний үн өсөж, за нийлүүлэлт тогтворгүй байгаа энэ үед бол дотоодын найдвартай их үс өрийг бий болгох юм зорилготой. За мөн 2050 он гэхэд цэвэр тэг ялгаралтай нүүрс зөрөгчийн ялгарлыг цэвэр тэг болгох зорилтойгоо хүрээнд нүүрс болон хийн хэрэглээг бууруулах юм зорилготой. За мөн эдийн засаг талаасаа цахилгааны үнийн өсөлтийг тогтоон барих юм одоо хэд хэдэн шалтгааны улмаас Японы засгийн газар уг шийдвэрийг гаргаад байгаа юм байна. Тэгэхээр тулгуурчид саад бэрхшээлүүд бас цөөнгүй байгаа. Мэдээж засгийн газрын ийм шийдвэр гаргасан ч гэсэн олон нийтийн зүгээс бол одоо эсэргүүцлийн байр суурьтай бол байгаад байгаа. За 2011 оны Фукушимагийн ослыг хариуцж исэн Терсо компани уг станцыг ажилуулж байгаа нь иргэдийн итгэлийг төрүүлэхгүй байгаа. За нэг талаасаа. За мөн тус бүс нутагт одоо газар хөдлөлтийн идэвхжүүл өндөр байгаа нь иргэдийг түшээж байгаа бас нэг гол хүчин зүйл болж байгаа маань. За мөн станцыг бүрэн ажилуулж эхлэхийн тулд Нигата мужийн захирагч бол оршин суугчдын албан ёсны зөвшөөрөл шаардлагатай бөгөөд за хилцээр бол одоо үргэлжилсээр байгаа юм байна. За ер нь түүхэн нөхцөл байдал ямар вэ гэхээр 2011 онд болсон газар хөдлөлт за цунамигийн улмаас бол Фукушима Дайчи станц сүрсний дараа Япон улс бол бүх атомын цахилгаан станцуудын үйл ажиллагааг бол зогсоосон байгаа. За тэгээд сүүлийн жилүүдэд тус улс эрчим хүчний хараат бус байдлыг хангахын тулд аюулгүй байдлын шинжилсэн стандартын дагуу зарим реакторуудаа эргүүлэн ажилуулж эхлээд байгаа мэлээ. Тэгэхээр дараагийн одоо хийж байгаа үйлдэл нь бол энэ одоо атомын цахилгаан станцыг эргээд ажилд оруулах ийм одоо шийдвэр байна. Тэгэхээр дараагийн мэдээлэл үнэхээр сонирхолтой нэг мэдээлэл байгаа. Улс орнуудад үндсэн хууль байдаг бол зарим химийн оюунууд бас үндсэн хуультайгаар ажилладаг. За эдгээр үндсэн хуультайгаар ажилладаг хамгийн анхны химийн оюун болох Anthropic стартапыг хөгжүүлдэг Cloud химийн оюун өөрсдийнхөө үндсэн хуулиа шинжилсэн байна. За ер нь химийн оюуны загварт үндсэн хууль яагаад чухал вэ гэхээр яг энэ үндсэн хуультай баригдаж химийн оюуныг илүү ёс зүйтэй за ямар нэгэн худалд мэдээлэл тараахгүй байдлаар хөгжүүлнэ гэдгийг бол эдгээр технологийн компаниуд бол өгж амлалтаа биелүүлдэг байгаа. Тэгэхээр Anthropic стартапын Cloud химийн оюуны үндсэн хуулийн хувьд ямархуу гол зүйлсүүд, үнэт зүйлсүүдийг бас тодорхойлдог вэ гэхээр за өргөн хүрээнд аюулгүй байх, за мөн ёс зүйтэй мэдээллийг тараах, за Anthropic-ийн удирдамжийг дагаж мөрдөх, жинхэнэ утгаараа тусдаа байх буюу ямар нэгэн зүйлээс хамааралтай биш байх ёстой
гэдэг үндсэн үнэт зүйлсүүдийг бол баримталдаг. Тэгэхээр яг Anthropic компани зүгээс нийтдээ 80 гаруй хуудас бүхий өөрсдийнхөө шинэ үндсэн хуулиа танилцуулсан байна. За энэхүү танилцуулгатай холбоотойгоор Anthropic компани зүгээс олон хэрэглэгч нартаа юуг харуулж байна вэ гэхээр бид нар бол яг энэ үндсэн хуулиа баримталдаг. За бусад хэрэглэгчдийн мэдээллийн аюулгүй байдал болон мэдээллийн аюулгүй байдал болон ёс зүйтэй харилцааг бол эрхэмлдэг хэмэл оюуныг хөгжүүлнэ гэдгийг бол дахин баттгаж харуулж байна гэдгийг бол технологийн салбарын мэрэгжилтнүүд бол онцолж байна. Тэгэхээр дараагийн мэдээлэл мөн хөрөнгийн зах зээлтэй холбоотой Berkshire Hathaway компани Kraft Heinz гэдэг нэртэй компанид эзэмшдэг хувьцааныхаа нэлээдгүй том хэсгийг бол зарж магадгүй гэдэг шоу мэдээлэл гараад байна л да. За Berkshire Hathaway компани мэдээж хөрөнгийн зах зээлийн хамгийн дунд тоглогч нарын нэг. За тус компани үүсгэн байгуулагч Warren Buffett бас энэ жилээс албан ёсоор төлөөлөл удирдах зөвлөл рүүгээ шилжиж гүйцэтгэх захирлын албан тушаалаа хүлээлгээ өгöd байгаа. Тэгэхээр шинэ удирдлагуудын зүгээс ямар шийдвэрийг гаргах гэж шиг байна? Тэгэхээр гол үйл явдлын хувьд бол одоо Kraft Heinz компани хувьцааны үн одоо сүүлийн 6 жилийн хамгийн доод түвшиндээ хүрсэн байгаа юм л да. Тэгэхээр 2020 оны цар тахлын үеэс хойш хүрн бол хамгийн доод үн буюу 22 Америк долларт хүрсэн байгаа. За хувьцааны ханш нь бол нэг өдрийн дотор 5-7% буурсан юм үзэгдэл үйл явдал гарсан байгаа. За энэ уналтын шалтгаан бол мэдээж Berkshire Hathaway хувьцаагаа зарах магадaltaй байгаа учраас одоо үүссэн. За тодорхойлбол Warren Buffett-ийн үүсгэн байгуулсан тус компани Kraft Heinz-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч одоогоор бол нийт хувьцааны 28% буюу 325 сая ширхэг хувьцааг эзэмшдэг юм байлээ. За тэгээд тус компани эзэмшиж байгаа бүх хувьцаагаа зарах боломжтой зохицуулах байгууллагад бүртгүүлсэн одоо хөрөнгө оруулагчдыг төвшөөс үйл явдал болоод улмаар одоо хувьцаа нунах хамгийн доод үндэ хүрэх ийм шалтгаан болсон байна. За шинэ удирдлагын хувьд гэвэл 2026 оны 1-р сарын 1-нд Berkshire-ийн шинэ гүйцэтгэх захирлаар томилогдсон Greg Abel тус компаниас бүр мөсөн гарахаар шийдсэн байж магадгүй гэсэн бас таамаглалыг шинжээчид төвшүүлж байгаа юм байлээ. За Kraft Heinz-д тулгарж байгаа одоо бусад асуудлууд юу байна вэ гэхээр мэдээж одоо хувьцаа унахад зөвхөн Berkshire-ийн мэдээ бус дараах бас хүчин зүйлс нөлөөсөн байгаа. Эхнийх нь бол хэрэглэгчид одоо үнэтэй брэндээс илүү дэлгүүрийн өөрийн шошготой буюу store брэндүүдийг хямд одоо үнээр одоо худалдаа авах болсон. За мөн Kraft Heinz компани үйл ажиллагаагаа хоёр бие даасан компани болгон хуваах буюу spin-off-ийг төлөвлөгөө зарласан зарим хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлсэн байгаа. За мөн Morgan Stanley болон BNP Paribas зэрэг банкуд за Kraft Heinz-ийн одоо үнэлгээг бууруулж за зараараа эсвэл худалдаж авах хэрэггүй гэсэн ийм зөвлөмжийг өгсөн нь бол бас энэ хувьцаа унах одоо гол шалтгаан болсон байна. За цаашдын төлөв нь ямар байх вэ гэхээр Berkshire Hathaway хувьцаагаа хизээ ямар үнээр зарах нь тодорхойгүй байгаа ч гэсэн нөхөн мэдээлэл нь Kraft Heinz-ийн одоо ирээдүйд маш том тодорхойгүй байдлыг үүсгэж байгаа. За мөн шинжээчдийн үзэж байгаагаар бол Greg Abel нь Warren Buffett-тай харьцуулахад алдагдaltaй эсвэл өсөлтгүй хөрөнгө оруулалтаас хурдаас салж одоо багцаа цэвэрлэх стратеги барьж байгаа гэсэн ийм таамаглалыг төвшүүлээд байгаа юм байна. Тэгэхээр Berkshire Hathaway компани шинэ гүйцэтгэх захирал бол өөрийнхөө бас хамгийн ихний томоохон шийдвэрүүдийн нэгийг бас гаргах гэж байгаа гэдэг мэдээлэл байна. Тэгэхээр хамгийн сүүлийн мэдээлэл сансрын технологийн өрсөлдөө улам бүр ширүүсэж эхэллээ. За Blue Origin компани өөрсдийнхөө өрөө холбооны сүлжээнд зориулан 5408 ширхэг хиймэл дагуулыг сансрын тойрог занд байрлуулах төлөвлөгөөгөө танилцууллаа. Ингэснээр Blue Origin SpaceX-тэй шууд өрсөлдөж эхэлнэ гэсэн. За Tailwave гэх нэртэй энэхүү сүлжээн за аж ахуйн жолон дата төв болон засгийн газрын хэрэглэгчдэд чиглэсэн гэдгийг бол онцолсон байна. За тус компани нь дэлхийн нам орбитоос дунд орбит хүртэлх зайд за секундэд 6 терабит хүртэлх хурдтай дата үйлчилгээ үзүүлнэ гэдгийг бол мэдээлж байгаа юм байна. За Blue Origin компани 2027 оны 4-р улиралд хиймэл дагуулын сүлжээгээ байрлуулж эхэлнэ гэж мэдээллээ. За ингэснээр Jeff Bezos яг одоогийн байдлаар Elon Musk-ийн эзэмшдэг SpaceX компани Starlink үйлчилгээний ноёрхсон зах зээлд бол хүчтэйгээр орж ирж байна гэдгийг бол шинжээчид бол дүгнэж байна. За Starlink компанийн хувьд бол яг одоогийн байдлаар 9,000 хиймэл дагуулыг сансрын орбитод байрлуулж нийтдээ 9 сая хэрэглэгчтэй болсон байгаа гэдэг том мэдээлэл байгаа. За харин Jeff Bezos-ийн хувьд 1994 онд байгуулсан Amazon компанийхаа ашиг орлогыг бас өөрийнхөө хөрөнгийг бас ингэж сансрын технологи руу оруулж бусад бас шинэ инновацууд руу оруулж ирж байгаа нь бас хэдхэн сарын өмнө Elon Musk өөрийг нь бас copycat буюу яг ингэ намайг хуулбарлаж байгаа гэдэг зүйлийг бас нэлээдгүй хэлээд амжсан. За өөрийнх нь бас Blue Origin компани шинэ Starlink-тэй ижил үйлчилгээг бол ийхүү зах зээл дээр нэвтрүүлэхээр бас албан ёсоор зарлж шинэ төслийнхөө төлөвлөгөөнүүдийг ил болгосон байна.
За их үзэгчтэй ажлынхын хөтөлбөрийн Баасан гарагийн дугаар үүгээр өндөрлөж байна. За бид хөрөнгийн зах зээл нэгдгээс өмнө ерөнхийлөгч Дональд Трампын Европын холбоотой хийх гэж байсан тарифын асуудал цэгцэрсэн. За мөн Apple компани шинээр танилцуулахаар бэлтгэж байгаа шинэ зүйдэд хөрөмжийн талаарх мэдээллүүд болон за бонд Азийн зах зээлийг хөдөлгөж байгаа хамгийн сүүлийн мэдээллүүдийг та бүхэнд хүргэлээ. Анхаарлаа хандуулж хамт байсан та бүхэнд баярлалаа.